Окей. За энэ бэлэн болсон. За хамгийн сүүлд бид JavaScript хичээлээр хөдөлгөө shift хөдөлгдөг болгосон байгаа. Ямар ч байсан keyboard-ороо тэгээд бид нэр хийж таламраа keyboard-ны дээш сумыг даран донгоцны дээш явдаг. Зүүн тишээ онгод зүүн, баруун тишээ онгод баруун, доошо, баруун доошо. Тэн дээр өнөөдөр би бас хэд хэдэн зүйлийг засан яг өнөөдрийн хичээлийнхаа яг би сэдвийг бол одоо хэлж мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан нэг цаг JavaScript-ийн хичээлийг хийн. Гэхдээ ямар ч байсан зүгээр л апдейт хийгээд явъя гэж байна. Яг өнөөдөр би яг ямар хичээлийн сэдвийн нэрийг team хичээл заана гэсэн одоо яг хичээлийнхаа сэдвийн нэрийг бол би одоохондоо яг бодож амжааг байна. Өнөөдөр бол ерөнхийдөө бол апдейт видео гэж шууд нэсэл refactor апдейт видео. Өнөөдөр бид нэр өмнө бичсэн кодуудаа баг зэргийн апдейт хийн. Тэгээд refactor гэдэг нэг видеон дээр санаж байгаа бол бид нэр энэ фолдерууд үүсгээд бүх хийжсэн процессыг бүгдийг ингээд цэгцэлсэн. Өнөөдөр бид нар бас зарим нэг апдейт хийгээд дахиад жоохон цэгцлэх тийм юм хийх байх гэсэн бодлоо одоогоор бол игнэт ханаад байна. Хамгийн эхлээд миний одоо апдейт хийхийг хүсэж байгаа метод маань болохоор хоёр ширхэг энэ function draw grid draw axis гэдэг. Яг тэгэхээр бид нэр main loop гэдэг зүйлийг өнгөрсөн хичээлээр бол хийсэн. Main loop маань бол одоо loop маань нэгдэх болгондоо бол дэлгэцийг clear хийж байгаа. Гэхдээ coordinate system маань бол 0 гэдэг маань яа EPP одоо координат маань яг энэ голдоо 0 гэсэн байгаа. Энэ маань бол x 0, y 0. Бидний хуучин бичсэн одоо grid систем маань болохоор координат систем 0 0 зүүн дэд булангаас эхлээд доошоогоо хайтна 600 баруун одоо x 800 доошоогоо энэ 600 800 ийм одоо координата байхдаа бид нэр энэ хоёр функшнгаа бичсэн. Draw grid, draw axis гэдэг. Grid size. Одоо бид нэр энийг энэ дотроо бичих юм бол энэ нь бол баг зэргийн бодсноос л өөр ажиллана. Ягаад тэгэхээр draw grid гэдэг одоо функшн маань grid-ийг зурж байна. Ягаад тэгэхээр 0 0 маань эндээ байгаа. Одоо бол y координат нь бол дээшийг нэмэхэн дээшийг явж байгаа. Хасхан доошоо. Энэ бол хасах y. Энэ болохоор нэмэх y. Ингээд нэмэх x хасах x. Яг одоо энэ маань бол ийшээ ингээ хадуураад grid систем нь бол яваад байгаа. Тэгэхээр бид нэр одоо шинэ координат систем дээр зориулаад зориулснаар одоо энэ хоёр методтой бол автод хийн. Хоёр функшн гэх юм уу метод яа тандаа яг юу гэж нэрлэх нь бол одоо хэлж мэдэхгүй байна. Зүгээр яг хоёр drawing helper function гэж хэлж байгаа. Ерөнхийдөө бол helper function гэж ярьдаг. Render бүлсгээд хамгийн ихтэй би draw axis гэдэг зүйлээ автод хийхийг хүсэж байна. Draw axis хуучин одоо бидний draw axis гэдэг function-ийн API гэх юм бол одоо энэ болохоор context авна. Тэгээ axis-ийн color-ыг авна, styling. Энэ дээр би баг зэргийн апдейт хийх гэдэг байгаа зүйл нь болохоор length гэдэг variable-ыг авдаг болоод хоёр дахь variable нь болохоор хоёр дахь аргумент нь болохоор одоо length гэдэг санаа нь болохоор одоо энэ бидний canvas ингээд энэ болохоор координат нь одоо энд байгаа. Тэнгүүд length гэдэг нь болохоор одоо би болохоор одоо энэ голын цэгээс авахлаад axis маань хэр урттай нэгдлийнх нь length одоо энэ жишээлбэл 20 гэх юм бол 20 энэ маань 20 хаашаа энэ маань 20 тэгээд энэ маань бас 20 эдгээр энэ хэмжээгээр нь аваад одоо axis энийг зурдаг. Хэрвээ энийг 30 гэх юм бол бүгдээрээ 30 30
Тэр одоо хэмжээ маань бол энэ variable length гэдэг. Ийм болгож одоо өөрчлөе гэсэн одоо санаа байна. Тэгэхээр одоо энэ функшнд ямар өөрчлөлт хийх вэ гэхээр бид нар бол ямар ч үсэн ихлэд хоёр axis зурна. Энэ маань бол x axis нарт чинь. Энд comment чижээл x axis юу вэ чинь move to одоо юу ч одоо нэг хараа одоо энэ голын одоо энэ бол axis маань л гэхэд энэ бол ихлэд move to ихлэд x нь 0 height нь энэ function чинь with height хаанаас гарч ирээд байгаа гэсэн чинь нөгөө нэг шууд main function дотор байсан сарай санаж байгаа бол хуучин анх ашиг энэ function бичгэд чинь энд байсан. Тэгээд яг энэ утгуудаар бичигдсэн байна. Хуучин бол загвар. Одоо тэгэхээр бид нар энэ дээр баг зэргийн өөрчлөлт бол хийн гэсэн үг. Length тэр маань болохоор одоо энэ маань бол x axis тэгэхээр энэ маань санаа нь болохоор энэ бол бидний одоо coordinate тэнгүүд хасах одоо x axis нь болохоор хасах length одоо энэ variable энэ одоо 100 гэж бодох юм бол жишээлбэл тэгээд эндээс эхлээд хасах юмнаас эхлээд дараа нь нэмэх 100. Тэгэхээр y нь бол ерөөсөө 0 байна гэсэн үг. Энэ тохиолдолд y нь 0 байна. Яг тэр бид нар y координат дээрээс өгөөрэй. Тэгээд энэ болохоор хасах length. Хасах length. Би length. Length. Одоо энэ маань бол x axis маань бол зурж байгаа гэсэн үг. Хасах одоо энэ хэмжээ нэрээ 100 байсан бол жишээлбэл хасах 100. Энэ маань болохоор move to гэдэг одоо метод нь бол энэ. Дараа нь line to гэдэг нь болохоор эндээс баруун тишээ нэмэх 100 яваад тэр маань болохоор энэ хэмжээ. Y-д нь бол бид нар хүрхгүй. Y нь бол бас яг адилхан. Гэтэ ялгаа нь болохоор x нь бол энэ маань хасах length. Length. Тэгээд stroke. Одоо энэ маань ерөнхийдөө бол y axis. Ерөнхийдөө бараг болцсон л харагдаж байна. Дараа axis метод маань одоо юу ч энэ дээр бид нар энэ функшн ашиглаа үзье. Энд дээр би 20 жишээлбэл одоо тэр axis маань голдон жижиг харж энэ 100 болчихвол 100. Бид нар ихтэй одоо axis-ийг одоо бүр дэлгэцээс гараад ийм одоо full зурхыг бол хүсэж байгаа. Тэгвэл бид нэр энэ дэлгэцийнхаа урт өгнийг бол одоо аль нь урт илүү variable тэрнийхээ утгыг бол дамжуулна гэсэн үг. Sorry. Окей. Хэрвээ одоо яг энэ тохиолдолд бол энэ маань бол y координат x координат нь энэ маань бол одоо 400 нэртэл нь 400 энэ дээш доош энэ маань 300 байгаа. Хэрвээ бид 300 гэдэг утгыг өгчих юм бол энэ маань ингэж явсаар хагаад одоо яг энэ үзүүртээ хүрэхгүй дуусчихна. Энэ axis маань. Тэгэхээр бид нэр одоо энэ хоёрыг харьцуулаад энэ хоёрын аль нь урт байна? Тэрнийх нь одоо энэ x y энэ хоёрын аль нь их вэ? Тэр утгыг бид нэр дамжуулах юм бол энэ бол одоо full axis бол зурагдана. Тэрнийг яаж өгөх юм бол одоо бидний half with half height гэдэг бидний өмнө үссэн хоёр variable байгаа. Энэ бол одоо дэлгэцийн хагас өндөр одоо хагас урт нь гэсэн үг. Гэтэ энэ хоёрыг харьцуулаад аль нь их байна гэдгийг нь бол одоо тасчил энэ маань бол одоо
draw access гэдэг одоо function маань одоо нуучин шиг зөв ажиллана гэсэн үг. Тэгэхээр бид нэр их багын одоо яаж мэдэх юм бэ гэх юм бол хэрвээ if гэдэг одоо ингэж болно. Жишээлбэл одоо half энэ half height нь 300 half width нь 400 тэнгүүд одоо if half width нь half height-аас equal return half width хэрвээ s бол одоо return half height гэх мэт одоо иймэрхүү бол function биш болно. Тэгэхээр тэр function одоо энэ бол эдний гадар нь одоо нэг нэр өгөөд max гэдэг ч юм уу function бичиж болно. Энэ хоёр тооны аль нь их вэ? Тэрнийг энэ буцаагаад өгөөч гэдэг метод. Гэхдээ тэрнийг маань бол аль хэдийн JavaScript маань бол цаанаас хийгдсэн байдаг. Mark гэдэг object байгаа. Mark гэдэг object цэгээд харах юм бол одоо энэ математиктэй холбоотой бүх одоо function, method, constant утгууд маань бол энд бол байгаа. Энэ дотроос max гэдэг function, method max Нааний эсрэг нас min гэж байгаа. Одоо энэ max гэдэг нь яа гэвэл бид нэр аргумент ямар нэгэн тоонуудад пасна. Жишээлбэл би энд одоо 10 20 гэж хоёртоо пас гэх юм бол return 20 энэ хоёр тооны аль нь их вэ гэдгийг энэ бол яадаг. Bootstrap jQuery талаар би аль нэг нь ашиглахаа байсан. Bootstrap jQuery хэтэрхий дээр sorry. Хэрвээ одоо max гэдэг маань бол эхний одоо 30 гэдэг утга өгөх юм бол энэ бол return 30 одоо энэ return өгж байгаа тоонд нарагдчих. Энэ дээр их бас заавал 2 тоо байхалгүй юм бол 4 тооч байсан болно. Ингээд чагсаац аргумент. Тэгэхээр одоо бид нэр саяны аль нь одоо урт дөрвөн энэ хоёрынхаа аль нь урт байна? Тэрнийг бид нэр пассчаад энэ draw access гэдэг нь бол function маань одоо бидний юм бодож байгаа шиг ажиллана гэсэн үг. Тэгэхээр max гэдэг width height одоо энэ маань бол аль энэ хоёрын аль нь их вэ? Тэрнийг нь бол буцаад өгчин. Тэгээд одоо бид нэрийн access маань одоо full canvas маань бол дүүрэн access зурагдсан. Тийм одоо энэ метод маань бол одоо автоматик дараа бид нэр одоо цаашдаа debug хийхэд тоглоомоо хийхэд одоо бид нэр access гэдэг зүйл маань заримдаа хэрэг болно. Маш олон удаа. Тэгээд бид нэр хүссэн үедээ одоо энийг гаргаж ирж зураад буцаад хэрэггүй болонгууд нь комент болчихж болно. Дараа нь бид нэр энэ методыг одоо автоматик хэрэгтэй draw grid. Энэ маань бас одоо 30 шиг бол ажиллаж байгаа. Жохон бороо гэх юм шиг маань draw grid size length энэ ямар ч байсан canvas-ны хэмжээг бол мэдчих бол шаардлагатай юм байна. Ямар нэгэн байдлаар эсвэл хэдэн шиг grid зурах вэ гэдэг. Яг одоо энэ координат маань бол одоо голдоо бол ирсэн байгаа. Ирсэн бол тэнгүүд энэ сайт зэм маань одоо энд болохоор одоо шууд global width height гэдэг одоо утгуудыг ашиглаад энэ function маань бичигдсэн байна. Тэгэхээр одоо бид нэр энэ дээр автомат хийхдээ дэлгэцийнхаа хэмжээг зааж өгд юм уу эсвэл ямар нэгэн хэдэн ширхэг гэрээд одоо 1 2 3 4 5 6 7 8 ширхэг гэрээд зур гэж зааж болно. Эсвэл бид нэр энэ урт нь нийт хэдэн пикселээ тэгж бас зааж өгч болно. Гэтэ миний бодлоор ерөнхийдөө энэ half width half height энэ утгаа дамжуулсан нь бол ерөнхийдөө энэ утгаа дамжуулсан илүү дээр одоо API одоо энэ функшнгийн одоо дизайныг бодоход ерөнхийдөө ашиглах дараа бодоход толгой дотор бид нар бодоход ч гэсэн ер нь бол энэ нь илүү хэлбэр гэж бол бодож байна. Бид нэр яг хэдэн ширхэг гэвэл яг энийг тооводож дандаа эсвэл хуваадаг ч юм ямар нэгэн үйлдэл бол хийх хэрэгтэй болно. Тэрний оронд зүгээр бид нэр дэлгэцийнхаа хэмжээг өгчөөд энэ маань өөрөө calculate хийгээд өөрөө
гэридээ зөв зурчдаг байгаасаа гэж ядаж чинь. Тийм учраас одоо max size энийгээ grid size Имэд хэрэн дээр яах вэ? Нам босоозоосууд. Энэ ингэж бодлоо. Canvas гэридний хэмжээ өгсөн. Гэхдээ би энэ хоёрын аль нэг вэ? Одоо энэ y, энэ x-ийн хоёрын аль нэг вэ? Тэр утгаа энэ пастад. Тэгээд гэрид минь одоо энэ 90 жил 800 гэж байгаа гэрид нь харагдах юм бол энэ маань ишигээ 800 болт зурна. Тэгээд ялгаагүй доошоо адилхан. Thank you. Ерөнхийдөө би тиймэрхүү дизайнтай болж өөрчлөсөн надад илүү санагдаж байна. Тэгэхээр энэ дээрээ би grid size гэдэг маань бол энэ аа. Тэгээд max size тэр маань харийг адилхан. Max энэ дээр half биш full width height нэр пастад. Энэ хоёрын аль нэг хүн тэрүүгээр нь тэр нь одоо паст гэсэн үг. Тэр маань болохоор энэ drag гэдэг юм ээ. Max size, max length, max size тийм. Тэгээд одоо бид нэр x-ээр ингэж доошоо босоо зугаас удаа зурх та. Max size-ийг хуваах нь 2. Бас 2. Max size гэдэг маань одоо ороод энэ маань 800 пиксел. Энэ маань болохоор 600 пиксел. Тэгвэл одоо max size гэдэг маань бол энэ одоо 800 пиксел гэж байгаа. Тэнгүүд одоо энэ move to гэдэг функшн энэ дээрээс нь авахудаа бид нар одоо ингэж босоо зураас удаа зурна гэсэн үг. Энд бол энэ дээр хамгийн ихдээ x утга маань бол хасах 400-аас эхлээд нэмэх 400-т одоо ишигээ нэмэх 400-т зурна. Тэнд бол бид нар одоо max size-ийг хасах 2. Энэ одоо энэ хасах 400. Энэ kita ini ahas sebenarnya. Tiş гэсэн зүйл байна. Асах. Das war тэгээд grid size okay.
Энэ методынхаа энэ долоо аргумент авдаг болж байна. Одоо ерөнхийдөө энийг ихтэй дараа нь илүү дээрээ хийдэг аргыг би дараа өөр хичээл дээр бол үзье. Гэхдээ яг одоо энийг би болохоор энэ метод минь яалтчгүй ер нь урт үргээ ирээд тус нь мэдчих авсан зөв юм байна гэж би бодлоо. Яа тэгэхээр бид нэр фул грэдээ зурхын тулд одоо заавал энэ дотор үржүүлэх хуваах ч юм уу үйлдэл хийж тарах гэдэг. Тэр бид энэ дотор ямар нэг үржүүлэх хуваах илүү зөвхөн тийм үйлдэл хийх хүсэхгүй байгаа учраас грэд энэ дотор би max width max height тийм width height гэдэг одоо ерөөсөө тэр юм. Энэ хоёр утгаагаад тэгээд энэ маань ерөнхийдөө бол өмнөхөөсөө баг маш бага ялгаатай болж байна. Баг ялгаагүй гэж хэлэхэд бол биш ихтэй. Яг л width height энэ бол үтэй баахан бас хоёр зэ яатчгүй инкээс аргагүй болж таарч байна да. Ахнаа fight good яг одоо энэ луп бол энэ луп маань болохоор одоо энэ хасах 400-аас эхлээд энэ болохоор initialize-ийг хасах alpha-т тэгээд энэ маань болохоор нэмэгдэж явсаар хагаад энэ нэмэх 400-аас баг хүртэл гэдэг нь болохоор энэ тэгээд одоо бидний бүх босоо зураасуудыг бол зурчин дараа нь бид нэр хэвтэй зураасуудаар зурх хэрэгтэй. Тэр маань болохоор энэ тэр маань болохоор ихтэй. Тэгээд энэ дотор бид нэр x өгтөө хасахаар хайт хасах одоо хасахаар хайт гэдэг маань 300 энэ маань болохоор хасах 300-аас эхлээд доошоо нэмэх 300 хүртэл биш хасах 300 гэдэг маань доор эсрэгээрээ